14 нас хүртлээр би айл хичээс маш их айдаг байлаа. Анх 5 настай байхдаа багт наадамд яваад түүнээс хойш ийхүү айдаг болчиход байсан юм. Хүйтэн 11 сар буюу өвлийн амралтын дунд урах мегмар гаргийн орой. Тухайн үед аав ээж хоёр минь аяллаар явчихсан ах эгч хоёр найзуудтайгаа уулзах гээд орой гарчихсан байсан юм. Би найз Жакийг дуудаж ойрхон болж буй багт наадам руу явахаар болсон юм. Бид багт наадам болж буй томоохон машины зогсоол руу алгасан бөгөөд очиод тэр хавийг сонирхож жаал явлаа. Тэр хаваар алхаж ойр хаваа хараад багт наадмын тоглоом модоор тоглоод явж байгаад алиалагчтай тарсан юм. Алиалагч юр ярихгүй зүгээр л инээгээд ойр хаваар эргэлдэж тэнийг гарны хөдөлгөөн хийж харагдана. Тэр алиалагч гэхээсээ илүү чимээгүй жүжигчин буюу цагаан харсууд л хувц өмссөн хүн дөрөөд явж байдаг нэгэнтэй дэндүү ижил харагдав. Бас тэр хорон бүрээс бидэнтэй ойртойд байх шиг. Найзууд хоёр инээлдээд түүнийг мөрөн дээр нь зохиод явуулсан юм. Жак үнэхээр эвгүй байлаа шүү гэхэд би энэ эвгүйгээс илүү амар байлаа гэд хэсэг инээлдээд харихаар боллоо. Найзууд хоёр харахаар болоод манайх руу алхаж явж байв. Харанхуй хүйтэн чимээгүй мегмар гаргийн орой. Ийхүү алхаж байгаад эвгүй гэмээр чимээ яг ардаа сонссон юм. Энэ яг л хин нэгэн ард алхаад бүгэлтэй. Бид дараа эргэж харахад хинч харагдахгүй байлаа. Энэ явдал хэд хэд удаа давтагдаж Жак дэндүү байсандаа гэртээ арих гэж байхад нь би ятхад манайх руу яв гэд гэртээ очиход болсон юм. Жак бид хоёрыг хүн дагаж байгаа гэдэгт итгэлтэй байсан ч хэсэг хугацааны дараа манай гэрийн үүдэнд очихсан байсан. Харанхуй байсанд би түлхүүрээ халааснасаа гаргаад олон түлхүүрнээсээ олж хаалгаа онгойлгох гэж амар байсангүй. Яг энэ мөчөд Жак миний мөрийг товшоод арагшаа заасан юм. Нөгөө алиалагч зогсч байвард хажуу айлын өмнөх бутан дотор нуугдан мэт хоёрлоо жожтой гих чинь ширтэж байхан дэр. Тэр биднийг харж байгааг мэдээд нуугдаж байсан ботнасаа гараад хааж майжмаараа бид хоёрлоо алхаж эхэллээ. Зүрх минь цээжиндээ багтаж ядаж байхан дэр. Яг тэр л агшинд гар минь автоматар гэрийн хаалгыг онгойлгохыг оролдож байлаа. Эцэст нь хаалга онгойж бид хоёр гяс нэвтрэн хаалгаа хүчтэйхэн ардаа хаагаад амрав. Тэр даруул ээж авруугаа ярихад тэд хэлэхдээ өөрсдийгөө зэвсгэлээд хоёр давхарт гарч нуугд гэлээ. Бид хоёр давхарт гараад дүүгийнхаа өрөөнд ороод цонхоор нь харвал нөгөө алиалагч байсаар л байв. Зам дээр зогсоод бидний харж байгаа цонх руу харан зогсож байгаа нь яг л биднийг хүлээгээд байгаа гэлтэй. Би хөшгөө буулгаад тонгоон юу хөөхөө мэдэхгүй димээл нэгэн рүүгээ харж хэсэг суулаа. Бараг цагаар 10 минутын дараа нөгөө алиалагч алга болчихсон байлаа. Түүнийг бууж өгсөн эсвэл зүгээр л явчихсан байж магадгүй гэж бодсон. Эсвэл тэр шүнжэнгөө ойр хаваар эсэлгүүцэж бидний гарч ирэхийг хүлээсэн ч байж болох юм. Ямар ч тач бид яг цагтаа гэртээ орж чадсандаа одоо хүртэл баярлалдаг. Хэрвээ ойрын үед мэдээ үзсэн бол алиалагч хүүхдүүдийг ойрын чирэн орж буй тухай сонссон л байх. Би энэ хэргийн хамгийн ихний хохирогч байсан юм. Би 14 настай өмнөд Каролинагийн жижиг хотод амьдардаг байлаа. Тэнд ойролцоогоор 130-аад хүн амьдардаг жижигвдэр хот байсан юм. 100 дуусах төгсөн миний ажиллах хугацаа ч мөн адил дуусах төгсөн байсан. Би тухайн үед модны үйлдвэрт цагийн ажил хийдэг байлаа. Үнэхээр дажгүй ажил шүү. Мод зөөх машинуудад модоо ачуулах ажил. Мөн үүнээс болж миний бие жимд явах хэрэггүйгээр сайхан болж байсан юм. Манай гэр ажлаас яг 1 милийн зайтай байхва. Тараад гэрлүүгээ алхах нэг төрлийн хамгийн гоё хэсэг нь байлаа. Өдрийн бүхэл цагийг маш их хөдөлгөж мод зөөхөд зарцуулаад оройны 9 цаг 30 минутын үед гэрлүүгээ алхах гэж байлаа. Нар айл хэдийн жаргачихсан сарны гэрэл замыг минь гэрэлтүүлэх шиг. Модны үйлдвэр болон манай гэр хүрэх цайд ямар ч айл байдаггүй. Бараг л нэг тийм хөдөө гэмээр.
Замын хоёр талаар өдгөн ой толгодын оройд гарах хүртэл цаатахыг нь харагдахгүй хэмжээний байлаа. Шавж мэлхийн жимээ оройн энергид шууган шиг л сураатна. Инхүү гэрлүүгөө 30 минутын турш чихвчээ зүгээд алхаж эхэлсэн юм. Замын яг хагаст ирэхэд гинэд хачин хоолой нарийн нэхэн сонсогдов. Би өөрөөсөө юу хийсэн бэ гэж чангаар асуугаад хэсэг дахин чимээ гарахыг нь хүлээн зогслоо. Дууны хэсэг байсан байх гэж бодоод эргүүлж чихвчээ зүгээд алхаж эхэллээ. Маргааш нь ажил 2 цагт эхлэх байсан бөгөөд би яг 1 цаг 30 минут гээд ажил руугаа явж эхлэв. Онц юу ч байсангүй. Сурснараа жижиг чулуу өшөглөөд л явж байтал нэг чулуу замын хажууд нэг бөөрөнхий улаан юмны хажууд унах нь тэр. Авчуудаа санаандгууд орчхад бип гэж дугаар хагаад энэ нь алиалагчийн хамар болох нь тодорхой харагдана. Би энэ яаж энд гараад ирв гэж өөрөөсөө асуугаад цааш ажил руугаа авч явж үзүүлэн нэлээд их нээлтсэн юм. Өдөр өнгөрч оройн 9 цаг 30 минут болсон байв. Гэрлүүгөө явж эхэллээ. Энэ удаад чихвчээ мартсан байсан тул хөвжингүй явсан бай. Замын дунд ойролцоогоор 150-аад ярд орчмын зайд нэг зүйл зогсож байлаа. Сарны гэрэл тэр нь бүдэгхэн харагдаж байсан юм. Ямар нэг бууг эсвэл ямар нэг амтан байна гэж бодоод тоосонгүй. Удаачгүй тэр амтан айсан бололтой ойр өгөөч гисэн. Би юу ч бодлгүй өнгөрөөд явлаа. Гэтэл яг тэр газар өнгөрөөд 20-од ярд орчмоос ард хөлийн чимээ сонсогдож эхлэв. Би гайхан айсан амтан буцаж гарч ирэхгүй дээ гэж бодтол хойноос сайн уу гихэн тэр. Ирж харахад нэг алиалагч замын голд зогсож байлаа. Өмссөн хувцсан алиалагчийн өмсгөл боловч бохирдож өнгө нь ялгагдчихгүй бололтой болсон харагдана. Тэр толгоогоо хазаалгаад чи миний юмыг авсан. Буцааж өгмөр байна гэд жигтэй гихч нийнээ далдав. Би ч сандарч би чиний юмыг аваагүй гэж ээрэн хэлээд баг багаар арагш ухарч эхэллээ. Гэр хүртэл хэсэг зайтай байсан. Гэтэл тэр гинэд хэрвээ миний хамрыг аваагүй юм бол би чиний хамрыг авах хэрэгтэй болох нь дээ гэд ардаа байсан зүйлийг гаргаж ирэв. Тэр нь нилээн том нилээн урт хутга байх нь тэр. Би эргэж хараад бүх хүчээрээ замын дагуу гүйж эхлэв. Миний ард хөл нүцгэн хуулийн чимээ, шажигнах 2 хутга болон амьшигын алиалагчийн энийг чимээ гарч байлаа. Би сайн гүдэгч араас ойртож буй хөлийн чимээ, улам чангарч зүрх савлзан үхэх шахаж байлаа. Толгодын яриад гарахад бараг тэр ард минь тулан ирсэн харагдана. Гэтэл хаа нэгтгээс нэгэн том ачааны машиныг ярил тусах ба ийхүү аврал болон би хамаг чадлаараа хашгирч гараад аллан цогссон юм. Эргэж харвал нөгөө аимшигын алиалагч алидийн алга болсон харагдана. Жолоочд болсон бүхнээ ярьж удалгүй цагдаахан ирсэн юм. Би өнөөдрийг хүртэл тэр алиалагч яаж тэнд гарч ирсэн, яагаад намайг хүлээж байсан, хэрв ойр хавьд нь машин гарч ирээгүй бол яах байсан бол гэж боддог. Алиалагчид ойд нуугдан хүмүүсийг айлгадаг болж би дахиж харанхуйд хизээч ганцаараа ахиж шалгахгүй.